Mom Plus Reality Show. Mom Plus нэвтрүүлгийн өмнөх дугаард оролцогч 3 ээж маань өөрсөдөө цаг гаргахаар хот руу явж харин аавууд хүүхдүүдээ харж үлдсэн. Тэд маань эхнэрүүдийгээ эргэж ирэхэд нэвтрүүлгийн багийнхан болон совилын хамт олонтой ярилцаж байгаад маш гоё романтик гинтийн бэлгийг бэлдсэн юм. Аавуудын маань бэлдсэн гинтийн бэлэг юу юм болоо? Арай мэд. Яа гоё. Хавай явсан гэж бодсон. Аа. Хүүгээ гарч ирсэнээс шүрээс болцоонд яваагүй шүү дээ. Тийш тэ гадуур явах ш тойлоо зүгээр гэртээ. Гэртээ л Тий. Гэртээ киногоо үзэж штэ. Хоол хийжтэй. Яна бие барьчлаа. Тэгээд гоё дресс өмсөрөө гэхээр нь би мэдгүй тий одоо дресс өмсөх юм байлгүй гэж бодож бэлдсэн шүү дээ. Урж ирсэн. Тэгээд яваагүйг нь хараад бас амар баярсан. Нэр амар бантадах. зя. Хастага болцоог их бодчихъя. Тийш тойлоо гэртээ. Байгаал. Сүүлийн версио хүүгээ унтуулаад утангуут нь нэг кино эхлүүлээ л дээ. Тий. Дуусах чадвал чадаалч Түрүү болоод тасаж үзээ л дээ. За. Тэг битэр чи яг нөгөө нэг гэртээ бас хүүхэн кино энэ төр үзээ суухаар бас болцож байгаа юм шиг санагдтiin. Тэгсэн чи бас үгүй юм байна л да. Чиний төлөө. За cheers. Миний харин төлөө. Харин нэвтрүүлгийн багийнхантай ярилцаад нэг хүсэл тавьсан байхгүй юу? Тэгээ надаас зөрүүлээд нэг хүсэлт тавьсан. За. Тэгээ учраас бидэнд өнөөдөр болцох юм завшаан олдлаа. За. Энэ доктотаг би ерөөсөө нээж үзээгүй байгаа. Хоёлаа зэрэг нэх. Тэгье. За. Гурван асуулт байна. 3 асуулт. Хоёлаа ээлжилж асуух юм тий. Тэгээ миний ярил. За. Сайхан бол бас жахан бие бариад сандраад. Гэтэ тэр чинь бас айгүй гоё шүү дээ. Нэг хараад тэгээд бүр сандрахаа болцсон байвал жахан юу баха. Тэгээд жахан онцгүй юм уу? Яг нэг 60 мар хөрчүүл байх л байх л та. Ямар гоё юм бэ? За. Болцох юм байна да хэл. За ямар байна? Гоё байна. Ямар гоё юм бэ? Ямар гоё романтик юм бэ яра. Тэгээ нэвтрүүлгийн багийнхантай ярьж хагаад юм санал тавиад тийм ширээ бэлтэж өгсөн. Ямар гоё юм бэ яра. Хоёлаач яста ингэж гоё болцоог амар удаж байгаа юм шүү дээ. Төрснөөс хойш яста ингэж болцоо шүү дээ. Сандарч мандрах гэдэг нэг үү? Яста гоё орчинтай болсон шүү дээ. За баярлалаа. За cheers арай. Баярлалаа хайртай шүү. Тэд нэг юм болцооны санаа гаргаад тэр маань ч бас айгүй гоё боллоо. Тэгээд яг энэ болцооны хувьд бол эхнэр дээр нэг гэртээ хаяа нэг өрөө бас ингээл нэг вайн уудаг ч юм уу ингээд ярилцдаг, амар их ярилцдаг юмнууд байгаа. Харин яг ингээд ийм ширээний ард ингээд өдөөдөөс ард суугаад ингэж ярьж исэн юу айгүй цөөх юм байна.
Часаа. Тийм ээ. Яа. Заарамент. Арамын. За. Ирээд дэше өрөөндөө орсон чинь нөхөр маань уцтаад за доошо буугаад гой хувцас амсаа буугаад ирэхээр би гайхаад тэгээд би доошо буугаад очисон чинь нөхөр маань маш тансаг ширээ засчихсан лаасаадсан тэгээд намайг хүлээж авсан. Юу ярих вэ тэгэхэд? Юу ярих вэ? Хүрэл тогоо маань их сандарчээ. Ярих юм аач бүр мартчихсан гин. Би болно өөрөө гинти бэлэг барих гэж байсан юм чинь гинц сандраад тэгээд өгөө өдөр хийж чадахгүй тэгээд шокнд орлоо шүү дээ тэгээд. Энэ тогтоотайг би ерөөс нээж үзээгүй байгаа. Хоёлаа зэрэг нэх үү. Тэгье. За. Гурван асуулт байна. 3 асуулт. Хоёлаа ээлжилж асуух юм тий. Тэгээ миний ярил. За. Намайг анхаарад чи яг юу гэж бодож исэн бэ? Ямар эмхтэй гэсэн бодол төрж байсан бэ? Сошиал дээрээс хараад. Ямар гоё эмэгтэй вэ? Тэр чи одоо юу вэ? 2017 он л вэ? Тийм өмнөр Азийн стар модель стар авч явах үед. 17 шүү. 17 тий. Тэгэхээр 17 онд л хамгийн анх харж исэн байна. Бараг 10 жилийн өмнө юм шүү. 9 жилийн өмнө. Тийм шүү дээ. Тийм. Яараа би жижигхэн хүүхдээсэн шүү дээ. Тэгэл анхаарал амар ичимхий бах та. Тэг чивтэй л байна. Тэгэл ямар гоё эмэгтэй вэ? Надад зэрэгс юу байдаг вэ? Ер нь хүний антом их таалагддаг байсан. Хүүхэд байхаас ахуулаад. Тэг хамгийн анх игэмний ясыг нь хараад нэг хундаг виногоор дүүргээд тэндээс нь сорж үзхийг хүсдэг байсан. Тийм хүсэлтэй. Ер нь бол аауд нууцаар ярилцж байгаад нэвтрүүлгийнхнаас нэг хүсэлт тавьсан байхгүй. Яг эхлээд бид гурав өөрсдөө ярилцсан байсан. Тэгээд бид нар ингээд явхаас өмнө энэ нэг өрөөг те гоё романтик өнгөрөөж болох уу гэдэг. Тэгэл угаасаа бидний анх наашаа ирэхэд нэг тийм нэг ээлжийн солионы хувцастай өрөөд ирэх гэсэн байсан. Тэгэл эхнэрүүд ирэхэд нь аавад те болцоонд бэлэн гэсэн. Тэгээ байж байгаад манай нэвтрүүлгийн багийнхан ч гэсэн дэмжиж айгуу гоё бидний болцоог зохион байгуулж өгсөн бас маш их баярлалаа гэж хэлмээр байна. Анх уу. Анх чи нэг амар онгонд орчихсон шүү дээ. Тэр л айх бодогдоод. Тэр гойтой ч яхаа тий. Тэр л тэр талаараа ярил л таараа. дээрлэх хөвгцөл гэж бодсон. Дээрлэх хүч юу бат ямар ч. Тэр чи нэг юм улаан өмттэй улбар шар цамцтай. Танаа анги руу нөгөө шохоож самбрын альчурч үлээ. Тий. Ахгүй орсон шүү дээ. Тэгсэн чи наад руу орсноо. United Colors of Benetton гэж. United Colors of Benetton. Счвенэрч бантаад бүгдийг нэг л яалаа гэрэл унтраад л бантснаа. Гэрлэж унтрааж байгаа. Гэрэл унтрааж гараадсан тий. Нэрээ тийм байгаа. Тийм тэгэл ямар зөвөн хөвгтэй л гэж бодсон баг та. Чи тэгтээс арай л амар колорлог байсан юм аа бүр яг United Colors of Benetton шиг явчихсан байхгүй. Зөвөн охин байл гэж бодсон. За. Чамайг дал гэж. Чамайг дал гэж. Анх бид хоёр чинь даах шүтлөөрөө харагдчихад. Тэгээ баягаач ходог дээр байж байсан. Тэгээд морьтой ирээд баяр хөргөө гэсэн. Тэгээд анх хараад баягаа дорлж ирсэн юм та тэгээд. За тэгээд хөргөө гэсэн чинь. Нүд хөмсөг болсон тийм хөргөө гэсэн. Тэгээд дорлж ирсэн. Одоо ч хിവэрэл байна. Ер нь тийм ширээн сууж байгаагүй мэдлээ. Тэгээд ер нь баг анхны болцоо шиг л байсан. Баг ахиж нөхөртөө дурлахаар л сайхан овдож байлаа. Хэрвээ
бидний хүүхэд том болоод бидний тухайн асуувал чи бидний хайрын түүхийг хэрхэн тайлбарлах байсан юм бэ? Тэгвэл ээж аав хоёр нь эхлээд аягүй сайн найзууд байжгаад тэгээд дурлаад тэгээ суусан л гэж хэлдэг. Тэр хүүхдүүд. Хүүхдүүд ч гэсэн яг тийм гоё хайртай учраас л гэж үзэж шүү дээ. Яг ийм гоё бүрэн дүүрэн байж чадах юм бол тэгэл жаргалтай юм да. Та хоёр яаж танилцж исэн гэлөө? Тий. Тэгвэл юу хөөхгүй. Аавч хоёр нөгөө юу лээс юм дөө нөгөө нэг сургуулийн л хүүхдүүд байсан юм. Тэгэл яхаа тэгэл үерхэл тэгэл суулцсан гээ ярих уу. Эсвэл амар гоё романтик хийхөө. Мэдгүй. Нэр юу гэж ярих вэ? Айгуу сүртэл яриад байдаг шүү дээ. Эмээ өнөр айгуу гоё те. Тэгэхээр хоёулаа нэг жоохон нэг тийм янз юм оруулаад те. Айгуу тийм гоё зохиол шиг ярих юм шүү. Яавч ингээд нэг сайхан залуу байсан. Тэгэнгүүт миний орж ирэл ээж чинь гэж гомгосон сайхан хүүхэн байсан. Тэгэл бит хоёр анхны харцаар биендээ дурлаад гэл ярих юм шүү. Тий, нэг тийм. Өөртөө жоохон давсалж сайхан давслаад тэгэж ярина. Түүнээс ч хоёлаа ч угаасаа л 10 жилийн нөгөө параллел ангийн хүүхдүүд байсан шүү дээ. Тэгээд нэгнийгаа мэддэг байсан. Тэгээд 10 жилээ төгссөний дараа хоёлаа ч үерхэд суусан хоёр хүн байгаа шүү дээ. За, болцооны хувьд болохоор өстой чихэнд таамаглаагүй. Одоо угаасаа ингэ сүвлэлд ирчээд ер нь яаж санаанд орох вэ те. Тэгсэн чинь бүр үнэхээр ингээд гоё хэр баргийн ресторанд байхааргүй тийм гоё романтик орчин бүрдүүлсэн. Тэгээд ингээд амар гоё хувцалсан те. Тэгээ яг нэг ингээд гоё орчин хүлээж исэн. Тэгээд тэр бол ерөөсөө санаанд бууаагүй тийм үйл явдал болсон. Одоо хүүхдүүдэд том болоод ээж аавынхаа түүхийг асуух юм бол одоо аавтаа ч юм би тэгэж одоо анх тэгэж морин найрагдаад тэгээд би баяр хүргэж исэн гэж аавч нь ярьдаг. Би бол яг тэрийг нэг огт сандгүй. Тэгээд яг тэрнээс хойш бас нэлээд хэдэн жилийн дараа уулзаад тэгээд бараг л дахид танилцаал. Ер нь бол яг урд нь таньдаг л байсан л нэг тэр болгон танихгүй. Тэгээд танилцаад тэгээд үерхэд найзлаад суусан. Тэгээд том хүүгээ олжоод ээжээ хоёр нь их баярлаад, хүүтэй олсондоо маш их баярлаад. Тэгээ хүүгээ төрөхөд маш их тогтлоод, ээж нь би л их баярлж исэн. Тэгээд хүүгээ төрүүлчихэл хин рүү хэлдэм билээ одоо хүүтэй олсон гэж хин рүү хэлгүүгээл их тогтлол хүүтэй олчихвол хийжсэн. Тэр чинь сууж байгаагүй ах шүү нэ. Анх удаа сууж. Яг тулгач. Анин хэр санагдаж байна. Гоё юм. Тий. Гоё санагдаж байна. Гоё таалагдаж байна. Залуучуудын саналаар яагаад тэгээд бид гурав тэгээд болцоо зохион байгуулад тэгээд соёны содон л байлаа тэгээд. Чамд таалагддгүй миний хамгийн муухай онцгүй зан чанар юу вэ? Үннээр нь хэлээрэй гэнэ ямар амир вэ? Тийм зам байхгүй шүү дээ. Бүр амар хамгийн муухай зам байхгүй юу? Яг оо хамгийн муухай зам уу? Хоол хийчээд тэгээ би харин одоохондоо гайгүй байна гэж хэлэнгүүт өнөр хоолоо дуусгацсан байвал надад үлдээгээгүй байвал ганцаараа дуусгацсан байвал харин тэгжил үү? Нэг удаа тэгсэн. пицца зэгсэн. Ганцаар надад нэг ч зүсэн үлдээгээгүй. Уучлаарай. За наач өстө жирэмснийх шүү. Энэ жоохон байж байгаа эднэ гэсэн чи дуусгацсан. За уучлаарай. За би ч арга мэдэн дөө. Тэгээ харагдчихсан яар давсаа хэлдэг шүү дээ. Ер нь бол шүү дээ ийм за харин гिचлээ. Одоо ийм зөв орхичиж болох одоо за ингээд нэг ийм юм төлөвлөсөн байжгаад тэр нь бүтлгүүтдэг ч юм уу тий. Тэгмээ тэрийг орхиод дараагийн
одоо шийдэл ч юм уу хайх ер нь бол ёстой шүү дээ, тий. Тэгэхгүй нэр тэр нэг юм ингэх байсан ч гэдэг юм уу, тэр одоо угаасаа нэгэнт засаж залруулж болохгүй оройтсон юм дээр тийм одоо реакц үзүүлдэг ч гэх юм уу, тэрэн дээр эсвэл миний хараа өөрөө шаналаад тэгдэг ч юм уу. Тэргүй яг миний дургу зам бол биш ихтэй зүгээр. Одоо Тэгээ хажууд хүмүүс амар тухгүй болгоод байна тий. Хайртай зөвлөж хэлэхэд зүгээр тийм одоо байснараа юу ч дээрдэггүй. Одоо тэр юугаа зас залруулж чадахгүйгээс хойш одоо харин бол харийнхын зам бол тийм шүү дээ тий. Ингээд нэг юм бүтлгүүдвэл за окей одоо энэний шийдэл нь юу вэ гэж шууд хайж эхэлдэг шүү дээ. Тэгэхээр яг тэрэн шиг нэгэн төнгөрсөн юмыг тэгэл орхиод сураарай. Гэхдээ өнөөрч бас ягаал байгаа тий. Гайгүй болоод байгаа тий. Нанзаар хаяа бас жоохон л эвгүүтэй болгосон шүү тий. Тэгэхээр тэр л одоо зөвөр таалагддггүй зан гэхээс илүү миний арай нэг жоохон сул тал байж магадгүй гэж бодож байна. За. Мэдгүй юм. Мэдгүй. Ахтар. Тийм уу зам байдгүй шүү дээ. Надад хэлж амжаагүй хэлхийг хүссэн нэг зүйлээ хэлнэ үү гинэ. Наатгал хэл. Сая дрэнг амар орж. Үгүй бодлоо хэлж байгаагүй гэхдээ хэлхийг хүсдэг үү? Хайртай баярлаа л гэж хэлмээр байд юм аа. Яг ийм Хэлж амжаагүй ч гэх. би баярлаа гэж хэлж байгаагүй мүү? Хэлж байгаагүй үстэй хэлж байгаагүй мүү гинэ? Хэлж байгаагүй юм. Арай хэлж байгаагүй үстэй. Юм болгонд л баярлдаг шүү дээ. Үгүй нэг тийм жижиг бэлэгсэлтэн тэр шээ. Зүгээр хойлоо ингээл яг амьдралыг хойлоо эхнээс нь яг ингээл хэлүүлсэн шүү дээ тий. Тэгэхээр яг нэг юм надаа нэг юм шин боломж олцсон юм шиг санагдаад идэв. Хүн болгонд бас ийм аз нэг тохиодгүй хаа. Үнэхээр нэрээ. Тэгээд яг нэг гой нэг юм айгу гой зөөлөн хайрладаг. Тэгээд одоо эр хүүстэн болгон тийм муухай биш шүү гэдгийг хайрдаас харуулад өдөр болгон гой хайрлаад тийм гой хөөрхөн зөөлхөн байдагт нь баярлаа гэж хэлээ гэсэн. Мопед авах гэж. Тийм хайр нэрээ мопед авах гэж байгаа шүү 2 саяар гэхгүй. Зунжангаа унаад пажганы гэж бодож байгаа. За тэгтээ тэрийг бас хэлчихье гэж бодоод байгаа шүү дээ. Нэрийг авах гэж байгаа шүү дээ. Үгүй дүү. Үгүй хүүчтэй. Үгүй мопедтай унах. Тэгвэл одоо нөгөө аюултай. үгүй жет мэд унах өөр ингэсэн мопедтай болчихвол ам шүү дээ. Төгжрөхгүй. Тэгэл охиноо сундлал хүүгээ урдаа игээл явчих шүү дээ. Өөртөхгүй. За таас. Гэтэ ер нь би авна гэж бодож байгаа шүү. За энэ ээж магадгүй заяа. Ер нь урд нь ерөөсө тэрийг хэлж байгаагүй юм. Гэтэ ингээд дотор аяг бодоод яваад байсан заяа. Одоо ингээд үерхэд хамт амьдраад ингээд байж байгаа штэ. Тэнгүүд за одоо юу гоо. Одоо энэ бүх хугацаанд заяа. Надад ингээд дандаа ингэж гоё сюрприз барьж. Дандаа ингэж гоё догтлуулж заяа. Яг ингээд анх чамд ингээд татагцсан одоо чиний тэр зан чинь тэр ихгүй юу? Миний татагцсан зан гэх юм уу. Тэгээд тэрийг яг гоё хадгалж явж агаад баярлаа. Дандаа гоё бэлэг сэтгэлээсээ бэлэг өгдөгт баярлаа гэж хэлье гэж бодоол эсэ би ичээд хэлээг байхгүй юу? Тий. Тэр нь тэгэхээр харин баярлж явдаг. Түүнээс ч нөгөө нэг жоохон баярлахгүй юм шиг харагдаад идэв шүү дээ. Харин гаднаа нэг тийм амар нэг юм дөнгөө царай гараад. Тэр чинь нөгөө амар бантаад идэх байхгүй харин. Яаж баярлахаа нөгөө мэдэхгүй. Тийм. Түүнээс ч амар баярлдаг шүү. За ингээ хантайгаа 20 жил амьдралаа. Одоо тэгээд 20 жил болгоод намайг тусалж, дэмжиж, дандаа намайг ойлгодог. Тэгээд намайг хайрлж, тэ зэрэгтэй болголоо. Тэгээд миний намайг хайрладаг, хүндэлдэг болохоор л би одоо 5 хүүхэд гаргалаа. Хайрладгүй, халамжилдгүй байсан бол юу гэж аим олон хүүхэд нь гаргах хэвдэ. Тэгээд хандаа хайртай шүү. Илүү олон жил хайрлж, хүндэлж, бие бинийгаа хүндэлж хайрлж уртудаа хамтдаа байх болно гэж хэлээ да.
Хэрвээ бид хоёр дахин танилцах боломж гарвал чи надтай болцох байсан уу? Болцох байсан. Яаж болцох байсан бэ? Юу? Болцноо. Дахин болцноо. Яг ингэ болцоод болцноо. Юу? Болцноо ухааны мэрэт өгч сөндөө бааларлоо. Мэдээч тэгэлгүй яадаг. За тэгчэл яах. За арай буруу ч юм уу. Энд дэр бол би дэлгэрэнгүй бол хариулт өгмөргүй байна. Тэ. Болцсон шүү дээ. Дахин танилцах боломж гарвал. За одоо чинь ингээ ой санамж алддаг ч юм уу. За. Sky Resort голгож байгаа лөө. Гинт пат гэж унаад айснууд алдсан. Тэнгүүд хайр нь ингээд гүүживэл тэгээ шууд энэ охинтой танилцчихъя гэж бодох уу? Тийм зүгээр яг миний одоо нөгөө нэг энэ юунууд маань хэвээрээ байж ивэл. Юунууд? Одоо зан чанар үзэл бодол ч юм уу. Эдгээр маань хэвээрээ байж ивэл харин дахиад ямар ч ажилтай хэлсэн. Тэгээ зөвхөн чамайг мартлаа гэж бодъё тий. Зөвхөн чамайг танихгүй мартлаа. Бус нь бүгд хэвээрээ байж ивэл дахиад яг чамайг л. Ямар гоё яар. Өгч гинөө. Өгч штэ нөгөө Эдвард Белла хоёр тий нөгөө Белла бишээ. Белла ч тэр хайгаад идэх штэ Эдвард тий. Тэр шиг биш штэ. За. За. Бидний гэр бүлийн хамгийн үнцэнтэй зүйл юу вэ? Гэж байна. Хамгийн сүүлийн асуулт. Манай гэр бүлийн хамгийн үнцэнтэй зүйл үү? Хоёулынх нь одоо манай гэр бүл юу нэг гоё инээдэр дүүрэн байд юм санагдчих шүү дээ. Ер нь. Ой. Гэхдээ нэр нэг юм нэр юм уу? Гэхдээ нэр. Хоёулаа яг өөсөө нөгөө эхлээд нэгнийгаа яг хайзууд байх тийм боломж байсан болохоор бас гэж бодд юм аа. Тэгээ ер нь ингээд ийм гоё найзуучийг нийлдэж чаддаг болохоор одоо хоёулынх нь хүүхдүүд ч гэсэн зэрэг харж өссөн шүү дээ. Тэгэхээр яг ер нь гэр бүл ийм л байх ёстой юм байна гэдэг тийм юм толгойд нь суучих юм бол яг тиймээс сонголт хийх. Тэгэхээр чин тэр чинь айгүй гоё үнцэнтэй байхгүй. Тийм. За. Тэгвэл юуны төлөө гэж болох вэ? Харин гайгүй төрхийн төлөө байхгүй гэдэг. За түүний төлөө. За түүний төлөө. За хайртаа маш их баярлалаа л гэж хэлээ да. Одоо ер нь бол баярын өдрүүдээр гэх юм уу бас айгуу гой баярлуулдаг болохоор бас нэг гүн шоконд бол орсонгүй. Тэгээд юу ер нь бол хараасаа ер нь юм гоё юм дандаа хүлээдэг юм уу? Тэгээд ер нь бол хүлээлтэнд ер нь бол дандаа хүрдэг болохоор тэрэнд бас баярлалаа гэж хэлээ. Тэрхийн нэг тийм дүрм журам хатуу нэг тийм тогтсон тийм нөгөө одоо стандарт хэм цаашин тий. Чи ингэх хэвээр чи тийм байх хэвээр аль охин хүүхдийн бол чи тийм байх хэвээр эхнэрээ бол тийм байх хэвээр нөхөр бол тийм байх хэвээр гэсэн бүр яг тийм хатуу нэг тийм юу байхгүй яг гоё нэгнийгаа яг байгаагаар нь байлгаж чаддаг тав тухтай байлгаж чаддаг харилцаа гэх юм уу яг байгаагаар нь хүлээн зөвшөөрдөг тий бас тийм тэр харилцаа гэж бодож байна. Ер нь охин та хоёрын харилцаанаас харахад охин бит хоёр хоёулынхын харилцаа ч гэсэн яг л тэр л юм байна. Тийм наа чи бас яг бас их зүг тийм байна. Тийм байна. Раггүй. Миний юу гэж бодож ирсэн ер нь нандин зүйл гэхээр. Гэхдээ ер нь л ихтэй төстэй зүгээр юм одоо за чинь хайр нь ингээл 7 хоногт баг дооройж 3 удаа заалан тоглолдог шүү дээ. Орой 10 цагаас дээш нь 12 гэд дуусаад ирнэ. Тэгэхэд одоо тэр хамт тоглолдог найзууд одоо ингээл чи хоёр хүүхэдтэй юустэй. Яаж ингэж байгаа. Эхнэр чи юм илдэггүй юм уу ч гэдэг юм уу тий. Тэнгууд миний хайр ч гэсэн ингээл одоо гарч ордог ч юм уу эсвэл одоо өөр ажил төрөл гадуур ингэж үзэлдэхэд одоо
Хөл ер нь анханасаа л үрснээс хойш эцэж бие наад гэж хорж ингэж байгаагүй шүү дээ. Яг ингээл яамаар байгаагаа хэлдэг. Бараг зөвшөөрөлж авдаггүй шүү дээ биенээсээ. Зүгээр л хэлдэгтэй за би иймтэй ингээ шүү гэдэг. Тэгэл нөгөөдгөн шууд окей гэл. Тэр харилцаа ийм айгу одоо ер нь одоо хүртэл ингэж тийм байлгаж байгаа болов уу гэж бас боддог. Тийм ээ, хоёулаа адилхан юм бодсон байна те. Бидний гэр бүлийн хамгийн үн цэнтэй нандин зүйл гэвэл одоо хайр, дээрэс нь үр хүүхэд хань ижил үсттэй. Ер нь бол одоо эрүүл сарвал элэг бүтэн байх чил энэ хорвогийн хамгийн аз жаргал үсттэй гэж бодож байна. Миний үр хүүхэд байна, хань ижил байна. Энэ л миний хамгийн аз жаргал гэж боддог доо. Одоо бараг 19-20 оноос хойш бараг ингэж суугаагүй санагдаж байна. Тэгээ суусан ч айгуу гоё байлаа. Тэгээ ер нь нэг иймэрхүү одоо ингэж ярилцаж суух иймэрхүү юм бас хэрэгтэй байна гэдгийг бас айгуу одоо сая ойлгочлаа авлаа. Тийм мэдрэмжил төрлөө. За тэгээд хайртай хандаж хэлэхэд дандаа миний амьдралыг сюрприз дүүрэн яг анхных шигээ намайг бараг өдөр болгон тогтлуулдагт маш их баярлаа гэж хэлээ да. Энэ хүү нэвтрүүлгийг зохион байгуулж байгаа. Одоо баг хамт олон уран бүтээлчдтэй маш их баярлалаа. Дээрээс нь Салиумед Wellness центрийн хамт олондоо бас баярлалаа гэдгээ давхар хэлмээр байна. Өнөө орооны болзоо дорсомжтой сайхан ороо байлаа. Тэг хантай хайртай шүү л. Ер нь тийм ширээнд сууж байгаагүй мэдлээ. Тэгээд ер нь баг анхны болзоо шиг л байсан. Баг ахиж нөхөртөө дурлахаар л сайхан овдож байлаа. Аавуудын маань санаачилсан гайхалтай үжийн болзоо амжилттай. Хайр, догтлол, дурсамжаар бэлгсэн нэгэн сайхан орой болж өнгөрлөө. Сайхан хосуудаа аз жаргал бүхний дээдийг хүсье. Mom Plus Reality Show. Ийхүү совилыг маань зорж ирсэн аавууд хантайгаа хамт амьдралынхаа нэгэн нандин дурсамжийг бүтээгээд буцаж байна. Харин совилд үлдэж байгаа ээжүүд болон бяцхан ханхүү нар маань ариун цэврээс ахиад үлдлээ. За өндөр болчих. Чамаа. Вот энэ хөөрөг. Бяцханхүү сая маань гоёхон шүднүүдээ угаахдаа Orga Baby брендийн органик шүдний ог сонгож угаалаа. Харин сугараа маань мөн л Orga Baby брендийнхээ хүүс харгалзалгүй хэрэгэлдэг бүх сугаагчийг хэрэгжилж байгаа нь энэ. Живх хэрэгэлдэг бяцхануудад маань хамгийн хэрэгтэй бүтээгдэхүүн байгаа юм да. Mom Plus Reality Show.
Инхлэн хүү маань харин дүүдис сторийн дархлаа дэмжих Вани дүрлэгтээ орж дархлаагаа дэмжиж байна. Дархлаа сайтай маамаагч баргийн ханаад дарлаж чадахгүй л дээ. Mom Plus Reality Show. Хамт тоглож чадахгүй ингээ мух хатан гаргаад тий. Ийм олон найз үзтэй. Нөө юм. Тэг гэрэгтэй байгаа биш. Миний арта хөл бөмбөг тоглож байна тий. За энэ ямар юм? Сарлуу нэлсэн тэмдэглэл юм шиг байна. Миний арта аавж юм. Пепа тороны ээж нь сая төрсөн шүү дээ юм. Ээжүүд хүүхдүүд маань өглөөнийхөө цаг амтархан зооглоод хамтдаа ном уншиж, цэвэр агаарт гарч тайван сайхан амарч байна. Хайртай. За энийгээ өмсөе хэлээ зөө. Одоогоо өмсөөд гадаа гарыг. Тагтаанууд миний үг юм дээр баатан гэлээ тий. Mom Plus Reality Show. Одоо харин ээжүүд маань совилын үйлчилгээ болох барай, бомб, төөн заслын эмчилгээндээ орох гэж байна. Нялх маамаатай ээжүүд маань алжаал ядаргаагаа цаг тухайд нь сайн тайлж байх нь чухал шүү дээ. Самена. За хоёланд манай совиллын маань ингээд бүтэн бие барьдаг өрөө байгаа. За тэгээ хоёул ээшээгээ бүтэн биеэ бариулъя. За одоо манай бариач маань баяр жавлагчаа бомба тавих гэж шүү. Халуун галт зэсэн бомб байгаа. За галт зэсэн бомб болохоор ер нь бол таны энэ хөөрөлтийг яаж булчин сулж өгнө, цусны эргэлтийг сайжруулж өгч байгаа шүү. За. Самна. За таны бараг ишээ энд өрөөд хийх юм байгаа. Энэ манай тусгай өрөө байна. За ишээ ингэ суугаарай. За сууч. Тэгээ хувцаа одоо бит хоёр солих учраас хаалгаа түр хаагаад дулаах. Хүүе, сугараа бүр хоол зөөдөг тэргэн дээр нь суугаад баримын алтан хүүгээр төрүүлж гисэн явж байна штэ. Ямар хөөрхөн юм бэ? Энэ хід маань бүр ижил тасал болжээ. Харин ээжүүдийг эмчилгээндээ орж амарч байх оронд хүүхдүүд маань совилын болон нэвтрүүлгийн багийнхантай цагийг өнгөрүүлж байгаа нь энэ.
Mom Plus Reality Show. Үдэш болоход ээжүүд маань дугаарын зочин, секс коуч наран цэцэрлэгтэй уулзаж, төрсний дараах үеийн бие физиологийн өөрчлөлт, түүний шалтгаануудын талаар ярилцаж, өөр тохирсон зөвлөгөө мэдээллүүдийг авахар боллоо. За үзэгчтэй орой минь бид 3-ын одоо маш урт өдөр өнгөрсний дараа одоо төсгөлт нь бид хэдийг бас одоо ингээд сэтгэл санааг маань амраахаар манай секс коуч цацаа ирсэн байна. За орой минь дээ. За тэгээд одоо бид дөрөв нийлээд нэг юм эмэгтэйчүүдийн нууцхан яриа ярих гэж байна. Бүгд ямар ч гэсэн эхлээд танилцъя тий. Төгсгийг бол би нөгөө сошиалар нөгөө хардаг болохоор дэлгүүнээ яа сайн мэдээд байгаа байхгүй. За манай эмэгтэй маань Хөдөөний ээж баяр жаргал. за. Хөдөөнөөс оролцож байгаа. 5 хүүхэдтэй. 5 нь 18-тай. Тэгээд тэрнээс доош. Зүг. Тэгээд 5 хүүхэдтэй тий. Одоо чинь хин төгсөө одоо нас нь хэдэ? Би 34. Хамаагүй насмаас нь хэлж болж байна. Зүгээр. Энд чинь нөгөө айгу чухал байхгүй. Энэ датануудыг чинь цуглуулж хагаад энэ чинь иймэрхүү гэдэг нэг юу гарч ирж тий. Баяраа маань тэгвэл одоо 5 хүүхэдтэй нас нь хэдэлээ? 43. Би 27-тай. Дэлгүүнээ 27-тай. Дэлгүүнийг банжаачаад Банжаа одоо 4-тэй. тэгээд баг нь Одоо 7 сартай. тоо ирж ойрлсон юм шүү дээ. Тийм бид хоёр яг ганцхан сарын юутай зүйтэй. Бид нар ч өнөөдөр нууц хаяр ярина гэдэг байна шүү дээ. Тийм юм чинь. За тэгээд би яг зүгээр нэг ансаад байгаа юм. Яаж ганцаараа байгаа юм. За хөрөлцөн ирсэн тас маш их баярлалаа. Хариллаа. таац маань тэгээд одоо төрцөн тэгээд ерөнхийдөө бас нэлэх бидэд л орно шүү дээ. Нэг нас өрөөг байгаа юм чи. Тэгээд ерөнхийдөө яаж юм орон жилийн ажил нь юу болж юм бэ? Ямар шин ерөнхийдөө нэг төрөөд нэг юу яадаг шүү дээ. Эмэгтэй хүмүүс чинь аюу ядардсан шүү дээ. Тий. Нойргууд нь баяраасаа би ихлээр тасан юмар байна. Баяраагийн хувьд одоо ингээд 5 төрчихөж байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр ер нь ингээд одоо энэ төрөлтүүдийн хооронд бэлгийн дуур хүсэлт гэх юм уу? Тэгэл энэ чинь нөгөө ойр ойрхон төрчих шүү дээ. Та нар ч 2 насны зүрхтэй. Гэхдээ сүүл нь арай зайтай. Энийг яаж өөрт нь ер нь яг ийм хүү шинж тэмдэг ер нь илэрч ирсэн үү нэ? Асуудлаа ер нь давн тулахтай ямар арга хэмжээ авч ирсэн? Одоо ер нь ямар шүү байна? Одоогийн өндөрлөгөөс харахад 5 хүүхэдтэй болсон гэж одоо Хэлж мэдгүй байна. Үгүй яг ичлээ. Хөдөөний усаж нэг тэр болго мэдгүй шүү дээ бараг дээл. Би бол бараг л ичлээ. Юу гэж ярих юм бэ? баяр чи бүр юм байна. Юу ч болдгийг Би юу нэг том сарцангуу залуу юм шүү дээ. уг нь залуу юм. Тэрнээ Тэгээд бараг төрснөөс хойш бараг тоотой хідэл нөхөртөө байрцсан бах та бараг 3-4 ч юм уу. Нэг тиймэрхүү. Ерөөсө төрснөөс хойш ядраад тэг ингээ нойргүй бахаар ингээл нөхөр үнсэж мүсгэл ярьсан гот сар ёо ядраатай юм яасан нав тайван байлга. Тэгээ сүүлдээ нөхөр одоо бараг тасаад тэрэндээ бараг эвлэрээ за угаасаа ялах биетэй байгаа юм чинь гэдэг нэг тиймэрхүү байр суурьтай. Насаараа ингэж байх шүү дээ. Тий, насаараа харин тий. Тэгээ амар сайн тайлбарлаж өгсөн л дөө. Тий, тэгээд бас нэлээд ойлголттой байгаа байх гэж найдаад байгаа. Гэтэ бас хөөх юм бас хэцүү байдаг л болов гэж бас боддtiin аа. Та бол одоо бэлгийн боловсролын талаарх юм сэдв байгаа шүү дээ. За тэгээд энэ талаар ярилцахад бол нэг тийм айхтар ичиж санаа зовоод байх юм бол байсангүй. Яг нэг жоохон байхад бол нэг юм эрүүл мэндийн номын дэлгээл хүүхдүүд энэ тентгийн эргэтэнгийн зураг тэнд байна гэл жумалцал инээлдэг гэсэн шүү дээ. Тэр үеэс бол одоо бас ичэлт нь бол гайг болсон байна. Тэгэхээр одоо яг ийм үе дээр хоёулаа одоо ингэж ер нь хэрвээ яг ийм сошиал ажил нь жоохон багасаад нойрон жоохон ингэ сайжраад ирвэл бэлгийн одоо дуур хүсэл чинь гэх юм уу ер нь буцаад сэргэх шинжтэй байна уу? Одоо сэргээсэ гэж бодоод байж байгаа. Тий. Энэ хин гэж байхад чинь таавар харин хин дэлгүүн маань өөрөө хүүхд нэг хөхөр болт. Тий. Хөхөл бас уншсан чинь хөхөл үед бас тэр даавраас болоод амар хураашилттай байдаг гэж байсан. Тэрнээс бас эмзэглээд
тэг ерөөсөө нөхөртөөгөө ойртох нэлээд дург байгаа. Тийм шүү дээ. Одоо нөгөө төрсний дараа чинь нөгөө сүү бид нар ялангуяа нөгөө хөрөө хоолж байгаа тохиолдолд нөгөө пролактин гэдэг даавар нь өөрөө сүүтэй байхын тулд ихсэнгүүт нөгөө бэлгийн даавар буюу эстроген гэдэг даавар ч өөрөө доош ингээ унтж байгаа байхгүй. Тэнгүүд чинь нөгөө хүтрээний чийгшил нь аяндаа буураад ирж байгаа. Тэгэхээр чи ингээ хуур ашигтай. Тэгэхээр яг энэ үед нөгөө чийгшүүлэгч бас ашиглавал тий. Тэгээ бас нөгөө яг энэ үед чи эмгтээчүүд бас аягүй хин гэж бодож ш нөгөө ядраад байгаа тэгээ нөхрөө ойртуулах хүсэлгүй байгаад байдаг. Тэгтэл нөхрөө бас ингээ харахаар нэг юм өөргөө бороотой ч юм шиг тий. Харин тийм яг нэг юм чангалаад тэгээ бас нэг санаа зовлт өгдөө шүү дээ. Бас нэг өөр хүүхэн шугалтай ачгуутай энэ төр гэл тий. Тэгээ айгүй олон хүүхдэд яан дээрээс нь ингээ тэгээ дээрээс нь дөлгөөний хавь бас ингээ ажиллахаар бас нэлийн юм ачаалтай байгаа байж магадгүй гэж би бас хараад заахаас хойш дараа. Харин тийм ерөөсөө бол хамардгүй шүү дээ. Тэгээд нөгөө ядахад амар хэцүү янз бүрийн ингээ Facebook группт ороогүй ирнэ ингээ постууд нь гарч ирдэг байхгүй. Тэнгүүд нөгөө нэрээ нууцлсан цагт юу ч үлээ нэг тийм групп байдаг байхгүй. Тэрэн дээр ингээд яг иймэрхүү асуудлууд ээжүүдэд айгүйх тохиолддог юм билэ. Төрсний дараа ямар ч бэлгийн дур услгүй болчихно. Тэгээ нөхөртөөгөө ерөөсөө нэг сартаа бараг ганц ч юм уу эсвэл байхгүй ч юм уу нэг тиймэрхүү итгэхгүй бэлгийн амжилттай болоод тэгээ тэрнээс нь болоод нөхөр нь араар нь тавих ч юм уу эсвэл тэгээ өөр хүүхэнтэй болох ч юм уу явуулдах ч юм уу тиймэрхүү асуудлууд айгүйх гарсан. Тэгээд ээж нар яах вэ зөвлөөч гэсэн нэг тиймэрхүү постууд айгүйх ойртомшигтай байгаа ятгаад. Ер нь бол яг ийм одоо яг монголчууд дийлдэгээр хоёр дахь сууг. Ер нь сексийн талаар ярилцахаар нэг ийм хүмүүс намайг амар шүүхийн юм шиг санагддаг нэг тийм мэдрэмж ялтчгүй нэг ийм толгойн ярд байгаад идэм аа. Тэгэхээр одоо эцэн гэх юм цаашаа гэтээ ингээ нэг жаа хамжаарахтай байхыг гэж хэлсэн гэх юм. Төгсөн үед ямар вэ? Үгүй би яг угаасаа төрсний дараа бол бүр юу зүгээр би амьд байгаад л айгу баярлалаа. Тийм шүү дээ. Ууг нь айгу хүн төрсөн энэ удаа. Үгүй ингээд төрөлт нь айгу миний хувьд айгу амархан мэсэлтэй. Тэрний дараах ядралт бол бүр арай би бүр энэ яваа насандаа тэгэж одоо миний би тийм амар хүнд байж ерөөс үзег байхгүй юу? Тийм байж байгаад эргэж ирэмсэн болсон шүү дээ. Тэсэн чи энэ яг эстроген эргэж өссөнтэй холбоотой байхаа. Тэгэл буцаад гайгүй. Яг эргэж ирсэн болоо ядарч байгаа мөртлөө яг нэг тэр тал дээр болж ах ингээд нэг тийм нэг юм даавар нэг тэнцвэрчсэн үү? Одоо эстроген чинь төрсний дараа угаасаа цөм унж байгаа шүү дээ. Тэнгүүт эргээгээд ингээд юу нөх хөхнөөсөө гарсан гэсэн шүү дээ. Хөхний 7 сартаа. Тийм. Тэгэхээр бас хөхнөөс гарчиж байгаа. Тийм. Тэгэхээр хөхгүй болчоор нөгөө пролактин даавар чинь нөгөө хэмжээр ялгах шаардлагагүй болчоор бас харьцангуй гай болсон баг тийм. Харин тийм би яг тэгж л бодоод байгаа. Яг нүунийг арай гайгүй болоод ирэнгүүтэн за энэ яг нэг юм миний толгой дотор ч биш энэ яг 100% даавар л юм байна даа л гэж би бодсон шүү дээ. Одоо тэгэл яана ойрхон дахиад төрлөөд. Хамгийн чухал нь одоо нойр шүү дээ тий. Төрсөн ээжүүдүүд бол нойртой л байвал амьдрал юу нэг жахан гайгүй л байна шүү дээ. Одоо энэ нөгөө нойр чи ингэдэг гэж байгаа байхгүй юу? Бид нар чи нөгөө шүн унтахаар ингээд тэр ч ихтэй үргэлжлээ доор хаяж 4-5 цаг гүн нойронд орж ийж бид нар ингээд нэг өглөө нэг юм ядраагүй мэдрэмж сэрэн штэ. Хүүлэлгоор чинь нэг 2-3 цаг тутамдаа ингээд сэрээд байгаа штэ тий. Тэг яг энэ нойрны асуудлыг шийдэхгүй бол нөгөө бэлгийн дуурсал гэдэг юм чинь дээшлүүлэхэд аяг хэцүү болчихж байгаа байхгүй тий. Тэгэхээр одоо яг нэгээс та хүүхдийн аюур нойрыг яаж зохицуулж байна? Ингээд нөгөө хүүхдүүд нь ойрхон сэрдэг тавтамжтай байгаад энэ эсвэл хүүхдүүдээ бүр нөгөө багаас нь нөгөө sleep training гэж яддаг шүү дээ. Тийм юм сургаж байна уу? Яаж вэ? Манай хүүхд яг мөөмнөөс гараад одоо сар болж байгаа шүү дээ. Тэгээ сүүлийн нэг 7 хоног 2-7 хоног орчим юм уу? Нойр нь бүр амар сайжирсан шүний. Азар. Тийм тэгэл ер нь бол мэмнээс гарч хараа тэгээд. Тий. Тэгэд яг хөө ингэ жигдэрх юмда байна гэж бодохоор тэ дахиад төрлөлтэй. Одоо дараагийнх дээр sleep training бас тавшаад өгвөл. Үгүй гэж тэгж бодохгүй. Тэгэл яг тэ тэгж чаас ганцхан юм жил. Үгүй шүү дээ. Өстой тэрийг хийж охин дээрээ хийх гэж үтсэн юм аа. Тэ эхний шөнөө хоолоос өдөл бахираад. Тэгээ уг нь ч нэг 2-3 шүн тисчүүл уг нь гайг болчихсон юм шиг үлээ. Тэгээ заа яхан гэж одоо тэгээ өөртөлж одоо чи гэдэг чинь нөхөр энд унтаад манай охин энд унтаад манай хүн унтаад тэгээ би унтдаг байхгүй. Тэгээ дөрүүлээ ингээ нэг юм дээш харсан байдалтай унтдаг. Тэгээд юу шүн бараг 2-3 цагтаа ч биш бараг цаг тутамд сэрдэг баха манай хүү. Мөөм намнаас нь ингээ унчвал ойрлоод идэх байхгүй. Тэгэл ер нь мөөм зууж унтах талтай. Тийш. Тэгэхээр чинь одоо тэгэд ингэж унтахаар чи яг бүтэн нойртой хончдохгүй байхгүй тий. Тэгэхээр чинь тийм нойр гэдэг чинь өөр яг бэлгийн дурслан бас айгүй том чухал
ядаргаа гэсэн үг шүү дээ тий. Тийм шүү дээ. Уусаа тэгээд нойр муутай хахад юу тэр бол баг хамгийн сүлд. Тэгээд одоо яг ийм нөхцөл байдалд одоо нөхөр нь хажууд нь бас нэг хүн байгаа даа шүү дээ. Тэр чинь төрхөөс өмнө бас бэлгийн харилцаанд нэг хэсэг орохгүй байж байгаа шүү дээ. Нэг сар гарна ч юм уу. За хүндрэлтэй тээлттэй хан бол тэрнээс ч удаан хугацаанд. Тэгээд төрсний дараа дор хаяж 6-7 хоног ингээд аваад үзгэр чинь 2-оос 2.5 сар хамгийн багадаа харьцаанд орж чадахгүй. Тэгээд нөхрөө бас нэг жоохон хэцүү болж явах үе байж магадгүй шүү дээ тий. Ер нь бол хэцүү байгаа үе дээр ирж байгаа шүү. Тэгэхээр одоо тэрийг яа таад маань яаж зохицуулж гин. Тэгээд юу яа тийм бол. Яста яг хэрэгтэй байна гэж байна. Харин тий. Яа одоо аргалаа л одоо байд юм болоо та өөрөө. Тэгээ би чинь жирэмсэн багтаа гүрэлж байгаа тий. Гүрэл. Ядаж нэг 45 онж байгаа тий. Харьцаанд ордог байх та тий. Ихэнх эмэгтэйчүүд манаас ингэж ойлгоод байдаг байхгүй нөгөө жирэмсний бишээ төрсний дараа бэлгийн харилцаанд орохоо яг нөгөө нэг шодо өвтрийн нэвтрэн гэдгээр ойлгож байгаа шүү дээ ихэнх нь. Одоо өөрөөр хэлбэл яг нөгөө бэлгийн хавталт хийнэ гэж ойлгоод байгаа байхгүй юу? Тий. Тэнгүүд бас өөр ас аргууд бас байж болно. Тэ? Одоо жишээлбэл skin to skin арьсаар хөрөлцөх эсвэл нөгөө аман секс юм хийж өгдөг ч юм уу. Эсвэл гараараа. Одоо тэр хүн чинь мэдээж гар хангалгаа хийгээд зохицуулаад явж байгаа шүү дээ, тэ зарим ихтэй хүмүүс. Тэр өөрөө гар хангалгаа хийх үү эсвэл бид нар тэрэнд нь бас тодорхой хэмжээнд оролцоод яг нөгөө жишээлбэл яг нөгөө бэлгийн хавталт шодоо өтрөө хоёр ингээд хоорондоо хийх гэдэг нь нөхцөл нь бүрдэхгүй нэгдүгээрт өвдөлтөө сайн байдаг ч юм уу хүндрэлээ төрсөн бол ялангуяа тэр чинь илүү айштай өвдгөө сайн. Тэгээд дээрээс нь хуур ашилттай. Хуур ашилтаа гарч ер нь л таагүй мэдрэмжтэй шүү дээ тий. Ер нь их ярьдгүй мэнэ. Одоо ер нь ярьж юмар юм байна. Тэгээд ярьж одоо бас саяны зөвлснөр хэмээр юм байна. Энэ ер нь зүгээр болж лгийг байна. Гинт яриад иглүүл одоо тий. Чод юу болчиход ирвэл гэх байх. Хамгийн гол нь нөгөө төрхөөс өмнөх нэг хэсэг хугацаа төрсний дараа ингээд нэг 6-7 хоног болчоод тэгээд нөгөө эмчүүд үзүүлээд окей болно гэх юм бол бэлгийн харилцаанд ингээд ороод явах боломжтой байтал айл гэр болгоны чинь нөхцөл өөр байгаа шүү дээ тий. Нөхөр нь хэр сайн тусалж юм. Өөр бас эрүүл мэндийн хувьд хэр хүндрэлтэй төрсөн гэл ингээл айгүй олон асуудлууд. Тэгээд нөгөө хүүхэд маань өөрөө бас эрүүл төрсөн юм үгүй мүү? Тэ? Тарийн заралтай хүүхэд бол орой уйлаалаа тий. Манай хүүхэд чинь тийм байсан байхгүй юу? Бага нь орой яг 9-с шөнийн 1 хүртэл үлдээ ерөөс тайвахгүй. Тэгээд тэрнээс болоод битээр бас манай хүүхдээр амьдралд анх удаа нэг жинкнээсээ муу ядаж үзчихсэн байхгүй юу? Тийм шүү дээ чанга ч. Тий. Тэгээд тэрнээс болоод битээр бүтэн сар бэлгийн харилцаанд орохгүй бүр ингээ яг тас хоёр тийшээ тэгжээлээ шүү дээ тий. Нэг нэгэндээ гомдоод Би хамаагүй мэрчих юм бол энэ гол нь ганцхан миний амьдрал биш байхгүй юу? Тулгаа тийч бас шууд толботой тэгээд нэг одоо хоёр хүний амьдралын талаар л ярьж байгаа гэсэн үг шүү дээ. Айгу тийм маш дотн тийм юмныхаа талаар. Тэгэхээр яг би нэг амар нууж хаагаад байх юм байхгүй л дээ. Гэтэ яг айгу тийм жах айгу бодож ярьсан гэх юм. Бодож яриад идэх юм ер нь. Тэгэхээр одоо эндээс ингээ харахаар чинь бэлгийн харилцаа гэдэг юмыг яг тэр нэг шодоо гэдэг юм биш арай өөр юмар бас нэг орлуулах бас боломжууд юу вэ гэдгийг бас эрэлхийлээд тэргээ бас нөгөө нэг юм хийхдээ бас нэг дарамт ядаргааны ажил юм шиг хүлээхгүйгээр те. Тэрийг яаж л одоо толгойдоо суулгах юм байна. Тийм багаар эхний ээлж нь бас яавал зүгээр ах нөгөө оксидоцин даавраа жоохон ихсгээд зүгээр эхний ээлж нь зүгээр биеиндээ жоохон хүрээд нэг татансал гэдэг юм нэг холтчихдээ шүү дээ. Тийм шүү дээ. Тэ хоёр хүүхдтэй голтой харин тий. Тэгээд бид нар чинь нөгөө ээжийн дүрдээ ингээл хит хувраал хит хүүхдтэй бодоол ялангуяа нөгөө 5-6 сар хүртэл яг няра үе дээр нээж нар чинь бүх анхаарал нөгөө хүүхд дээр очиж байгаа. Яг тэр үе дээр бол нөхөр бол бүр ингээд тусдаа бүр мартагдчихдээ шүү дээ өөрхийд. Хаягтаад. Тэгээд яг энэ үе дээр харин жаах нэг анзаарахтай байвал тий гэж бодогдоод идэв надаа. Би ч гэсэн өөрөө залуу байхдаа энийг мэдэхгүй л явжсэн л да. Тэгэл одоо уншиж судлаад байх тусам бас эмэгтэйчүүд маань хитрхи их үр хүүхдэд бас анхаарал өгдөг юм байна. Ялангуяа 5-6 сар хүртэл. Тэгээ нэг хүүхд хоолнд ороод арай нэг нөгөө нэг ээжээсээ тусдаа байх цаг нь боломжтой болоод тэгэхээр ээжүүд нэг жоохон амартай юм шиг бас зэлзэн үед. Тийм. Тэр ч тийм ялч нөгөө инстинкт шууд ингээл ятчих байгаа л та. Тэгээ нэг юм жах юм араатналэг те нэг юм аюулгүй ингээл хамгаалаа гэх ингээл ялцчих байдаг шүү.
Тэгээ тэр тусмаа ингээд ойрхон төрж байгаа 2 ойрхон 3 ойрхон морхон хүүхэдтэй ээжнэр бол бүр айхтар тэгв. Тийм учраас нөгөө дэмжлэг тусалцаа авах. Тэ тэр юмнууд аягүй хэрэгтэй байна. Гэхдээ яалтчгүй нөгөө монголчуудын хувьд бол энэ асуудал жоохон тийм ичмээр ч юм уу те эсвэл жоохон нуумаар ч юм шиг байгаад идэв шүү дээ. Гэтэ өнөөдрийн хувьд бол би цацаа коучтэйгээ ярилцахад бол үнэхээр сайхан илэн далангуу. Тэгээд өөр тохиолдог яг бодит кейсүүдээ хилээд тэгээд бодит яг зөвлөгөөг авсан учраас их үр дүнтэй гоё ярилцлага боллоо гэж харж байна. Одоо баяраа маань одоо ингээд 5 хүүхэдтэй байгаа шүү дээ. Тэгэд бид нар ч одоо энэ төрсэн ээжүүдэд хувьд нойр одоо энэ бэлгийн дурсал хамгийн суур одоо нөгөө юм болоод байна шүү дээ. Тэгээд чиний хувьд одоо ингээд дээрс нь мойлж малчин гэсэн шүү дээ. Тэгэхээр чи малчад юу нэг өдөр унтд юм. Унтахгүй байх. Өдөр зөнгөө талхиж ороод нэг унтна. Өдөр зөнгөө тэгэл хотын хүмүүсийг отоход орой арай их унтдаг. Тий. Яг гэхдээ бас нэг хотын яг нэг цаг нь баригддаг уусуудыг бодох юм бас өөртөө цаг зав гаргаж болно л доо. Тийм ээ тий. Өөр илүүдтэй юм байх юм чи тий. Тэгээ харин өөртөө цаг зав гаргаад яаж болно л доо. Унтаж амарч болно. Ер нь тэгжил амархгүй бол тэгэл би завгүй гэж явах юм л яваал. Болсон болоогүй юм хийгээл. Тэгэхээр харин яг ингээд бид нар өөрсдөө цаг зав авахгүй цаг зав гаргаж л байхгүй. Яаж хийж байгаа л. Цаг зав гаргаж амарч л байхгүй л тэгэл. Хоёр маань тэгээд нойрныхаа асуудлыг өдөр нь унтаж чадчихна уу? Өдөрс тун хүүхдэд дагаад. Өө би ч хүүхдэд дагаж унтныг шал бодлоо. Энэ жимсэн хийгээдэг. Гөө нойр үрдгүй. Тэгэл гүлээл хөвтөж хүүхдэд унтаж байхад цог унтахгүй л тэгэл. Тий би ч одоо гэхдээ нөгөө нэг жирэмсэн болцсон чинь ээж одоо ирж тусалж байгаа байхгүй юу. Тэгэхээр ч уусаа нөгөө нэг хүүгасаа сэрүүн байхад би унтаал. Ямар ч унтаж байгаа юм чи. Тэгээ жирэмсэн болоход угаасаа тэгээ бүр амар нэг нойрордог штэ бүр ингээд бүр нүднийхээ зовхийг даахгүй одоо яг тэр үе дээр л явж байгаа одоо бүр ингээл гинтг ингээл толгой молгоо дүнхүүрэл хүн юм хилээд хар ингээл зүгээр л ам нь хөдөлжүүлээ гэж яг ер нь бол тэр үе дээр явж байгаа одоо битээр чи ер нь нээлттэй гэтээ надаас илүү тулгаа гэтээ энэ бас хүүстэй холбоотой юм болов эртний хүмүүс аягүй тийм нээлттэй хэлцдэг юм санагддээ шүү тулгаа бол тэр тусмаа бол за одоо яг яамаар байна яг яаж ийн гэл ер нь тэр талаар ер нь ярилцах аягүй дуртай тэгээ би л баг энэ тал дээр жаахан илүү өөртөө ажиллах шаардлагатай санагдаад байгаа шүү дээ. Яг одоо энэ сэдвийн талаар их юм бол найз нөхдөдөө л амар сайн ярина. Яг ингээд нэг юм цаашаа нэг ингээл яриад байдгүй найз нөхөд хүнд нэг ганц хоёр заавал байдаг шүү. Тэ нэг юм итгэж болохоор маш олон жилийн одоо энэ олон жилийг хамтдаа даваад одоо энэ маань одоо нэг нэгнийгаа мэдэндээ гэсэн тийм найзуудтайгаа л ер нь илүү ярилцдаг да. Манай охинч 4 настай. Тэгээд би ч нөгөө охинтойгоо айгүй ойрхон байдаг. Манай охин бүр уг нь охтууд ч аав амтай гэдэг шүү дээ. Манай охин бүр надаас ерөөсөө салтдаг байхгүй юу? Бүр ингээд яг найзаа л гэж бодд юм шиг байна. Хамт ингээл явж идэг. Тэгээд унтахтаа хүртэл би ингээд дүүг нь унтуулж хахад араас ингээд намайг ингээд майж чаддаг байхгүй юу? Дүүг унтуулчаад би хүлээж тэгээд намаа тэврээрээгээд. Тэгээ би ингээд дүүг нь унтуулчаад эргэж хараад тэврээд хүсийн оролтоо унтуулдаг байхгүй юу? Тэгээ ерөөсөө яг ингээд хоёр дахь хүүхдээ төрөөснөөс хойш нөхөртөөгөө ерөөсөө нэрэн гэсэн юм body contact хийгээгүй байхгүй. Тэгээд бүр нөхөр ингээ ажилдаа гарч мархаас өмнө үнсч мөсгингүүд би сүүлдээ хичээж мичээд идэх болсон. Тэгээд ямар холголцсон байгаа байхгүй. Йоо шахаа нуутай ингэж бодож бодоод нүүр ингээ чимчгнээд. Тэгэхээр яг тийм body contact байхгүй ерөөсөө хөрөлцөх тийм байхгүй болохоор ялтчгүй холдоод нэг тийм гэрвших ичих тийм болд юм байна. Мэдээж ээж усноос хойш хосын одоо бэлгийн амьдралд бол нэлээд их өөрчлөлт гардаг. Ялангуяа нэг хүүхэдтэй болсны дараа, хоёр хүүхэдтэй болсны дараа гэд бүгд л өөр өөр л байд юм байна да. Манайхан биш дээ. Яг ингээд юм нээлттэй юм шиг санагддгүй шүү дээ. Тэгсэн мөртлөө ингээд одоо яг харахаар одоо бага насны хүүхдүүд тэрнээс болоод ч юм уу бас юм замбраагүй болоод байгаа юм шиг. Илүү нээлттэй байх тусам одоо ингээд ээж аав ч юм уу тэ хүүхдүүдтэйг ярилцдаг байх тусам нэг юм илүү олдролтой орох тийм сэдв юм шиг санагдав. За одоо ингээд энэ хүрээд одоо манай бүсгүйчүүдийн ноцхон шивнээ маань одоо бас дуусхийг да тийм ээ төлөө бас урт өдөр өнгөрсөн байна. Тэгээ бас бид хэдийг гой хүндлээд ийм гой зөвлөгөөнүүд өгөхөөр ирсэн секс коуч цацаадаа бас маш их баярлалаа. Баярлалаа. Тэгэхээр энэ төлөөний гой толгочход дахиад баяр. За бүсгүйчүүдийн маань нууцхан шивнээ энд хүрээд өндөрлөлөө. Өөрийн үнэт цагаа зарцуулан ирж оролцогч ээжүүдэд маань үнэтэй зөвлөгөөгөө харамгүй өгсөн цацаадаа маш их баярлалаа.
Ийхүү сувлалдах нэгэн өдөр өнгөрч ээжүүд хүүхдүүд маань амрах гэж байна. Нэвтрүүлгийн дараагийн дугаараар дахин шин содон адал явдлаар эргээд уулзцай үзэгчтэй. За ингээд чадхаараа нэг гараа тавьж байгаа. Нөгөө гараа зөөлөн ингээд сонгоно. 1 2 3 4 5. Хамгийн чухал одоо амтлагааныхаа кофе хийх чинь Бразил кофе. Тэгээд нүрэ цөөхөд үзүүлэх хэрэгтэй. За тэгээ өндгөө гой хаглаад хийчих юм дотор. Янзын штэ тэгээд чаас. Гур биш юм уу? Одоо тэгээ би хариулах юм уу? За яа ямар ч тач би эргүүлжсэн чинь банжажагийн нас байсан юм. Үеэл биш үү? Зүгээр үеэл. Хүргэний хүүхдийг Хин гэж дуудах вэ? хүргүү. Mom Plus Reality Show.